Монголчуудаа ахан дүүсээ эх орныхон төлөө шударга ёсны төлөө ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөнд нэгдэцгээе. За өдрийн мэнд. Өнөөдөр манай хүсэл зорилгоо нэгтгэхийн үндэсний хөтөлбөрөөс хийж байгаа энэ мэдээллүүдийн гол асуудлууд бол ерөнхийдөө бол манайх 21 аймгаар тойрох 21 аймгаар тойрох одоо монголчуудаа Монголд хэрхэн сайхан амьдрах, яавал гарцсан байх талаар нэгдүгээрт таниулах болно. Хоёрдугаарт сонгогч, хянагч, иргэн гэдэг ийм одоо үнэмлэхний талаар бас санал болгохоор бид ингээд хийсэн байгаа. Энийг бол санаачлагч нь одоо Батялт гэж одоо хуульч залуу хийсэн. Гуравдугаарт энэ хүмүүрт одоо цагт ухаалаг утас гэж байгаа. Энэ ухаалаг утасаар та бүхэн дижитал хамгаалалт буюу өөрсдийгөө хэрхэн одоо гудамжны дээрэмчин болон хууль шүүхийн одоо ажилтны өмнө мөрдөн байцаагчийн өмнө хэрхэн өөрийгөө хамгаалах талаар бид мэдэгдэнэ. Дөрөвдүгээрт энэ иргэний харилцах дэвтэр Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн хэлбэгдэрж ерөнхийлөгчд нэр дэвшчээд энэ иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллагаас гаргасан хуульч, хүн судлаач Батялтын энэ санаачилсан иргэний харилцах дэвтрийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх болно. Тэгээ одоо манай хөтөлбөрийн ерөнхий менежер Шин Зориг одоо 21 аймгаар хэрхэн тойрох талаараа мэдээллийг та бүхэнд хүргэнэ. За энэ өдөр мэндийг хүргэе. Тэгэхээр хүсэл зорилгоо нэгтгэхийн хөтөлбөр нь 2015 оныг хэв нэгдлийн жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор эх орны халуун яриа сэдвт бүх нийтийн уулзалтыг одоо 2015 оны 9 сарын 10-нд зохион байгуулахаар бэлдээд байна. Тэгэхээр энэ юуны талаар байх вэ гэхээр эх оронд маань болж байгаа үйл явдал, энд ард иргэд маань ямар хуу санаа бодолтой байдгийг, ямар үгээ хэлэх хүсэлтэй байдгийг тэр бүгдийг бол бид нар хамруулахыг хичээнэ. Ингээд 6 сарын 15-наас эхлээд 21 аймгаар ард иргэдтэйгээ уулзаж тухайн орон нутагт тулгамдж байгаа асуудал бас тэднийг гарах арга зам их зэрэгээр бас ярилцах юм аа. Бид буруу яваад байна, ард иргэдийн сонголтоор гаргасан хүмүүс нь хувийн эрх ашигын төлөө ажиллаад байна гэж ярьдаг. Тэгэхдээ энээсээ гарах гарцын талаар бид юусоо ярьдаггүй. Бидний бол хамгийн нэгдүгээрт ярих зүйл бол энэ хяналт юм. Тэгэхээр одоо бид нар бол одоо иргэн бүхэн хянагч байх, мөн төрийг хяналттай байлгах гэсэн энэ асуудлуудыг та бүхэн санал болгож төвшүүлж байна. Тэгэхээр энэ эх орны төлөө халуун ярианд бол 21 аймгаас 300 төлөөлөгч, Улаанбаатар хотоос 700 төлөөлөгч ингээд нийтдээ 1000 төлөөлөгчийг оролцуулах бас төлөвлөгөөтэй байна. За энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд өнөөдрийн энэ хяналтгүй нийгэм бид өмнө нь болохоор хэд хяналттай нийгэмд амьдарч байсан. Одоо бидний ардчлал гэдэг байгаа 25 жилийн хугацаанд бол энэ хяналт гэдэг зүйл бол алдагдаад хэд хяналтгүй нийгэм рүү бид шилжсэн. Хяналтгүй нийгэм рүү шилжих болсноор бол төрийн албан хаагчид өөрийн эрх мэдлийн хүрээнд бол дур зоргоороо айшилж шийдвэрүүдийг бол гаргаж байна л да. Жишээлбэл одоо төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдсан мөнгийг төсвөөс олгосон байх жишээтэй. За тэгээд энэ ухаалаг утасны ачаар өнөөдөр одоо гэмт хэргийн одоо гэрч биш хүн гэрч болоод мэдүүлэг биш байцаалт өгөөд энэ ухаалаг утсаараа яаж өөрийгөө хэрхэн аварсан талаар манай хүсэл зорилгоо нэгтгэхийн хөтөлбөрийн гишүүн бүсгүй мэн одоо тайлбарлаж өгөх болно. За энэ манай хөтөлбөрөөс санаачлан дэвшүүлж байгаа дижитал хамгаалалт гэдэг хөтөлбөрийг бол би маш сайн
хөтөлбөр гэж бодож байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд одоо энэ ажлыг өөрийнхөө сэтгэл зүрэхээр бас их дэмжиж явдгийг. Тэгээ дижитал хамгаалалтын хүчээр би өнөөдөр байгаагүй дижитал хамгаалалт өөртөө хийгээгүй байсан бол би өнөөдөр шоронгийн хаалгатаа сууж явах хэрэгтэй хүн байсан. Харин өөрийгөө хамгаалж нотлох баримт бүрдүүлсэн учраас өнөөдөр хэрэг дээр одоо цагт надад мөрдөн байцаал давтар өрөж сургаж шудрал мэдүүлэг авсан мөрдөн байцаагч нар дээр эрүүг үүсцэн явж байгаа. Мөрдөн байцааг шатандаа явж байгаа. Тэгэхээр энэ дижитал хамгаалалт гэдэг хүн болгоно нээлттэй өөрийгөө хамгаалж хийгээсэй гэж хүсэж байна. Энэ иргэний харилцах дэвтэр гэдгийн ерөөсөө ач тус бол ерөөсөө төрийн албан агчтай одоо иргэд маань харьцах та одоо ямар нэгэн одоо газар хүссэн зөвшөөрөл бичгээ ч юм уу те өргөдлөө өгөхөд одоо хуулийнхаа хугацаанд одоо хэд хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой юм. Тэргээч мэддэггүй манай иргэд ингээл нэг өгчдөг 2-3 жилийн дараа сандаг. Нөгөөх нь аль үжээ нэг бол алга болоод өргөгдсөн байдаг. Энэ иргэний харилцах дэвтэр ашигласнаар бол хаана хизээ хинд ямар албан тушаалтанд ямар өргөдөл ямар хүсэлт өгсөн тэрийгэ бичээд тэр албан тушаалтнаар гарын үсэг он сар өдөртөө зурулаад дараа нь хүлээж авсан өдрөө нэгдүгээрт одоо ингэж өөрийнхөө одоо эрхийг хангаж чадж байгаа. Хоёрдугаарт энэ артлт нь бас нэлээдгүй олон чухал хуулиуд байгаа. Энэ хуулиуд болон дээрэс нь гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тухай бас нэлээдгүй дэлгэрэнгүй танилцуулгууд өгсөн байгаа. Тэгэхээр энэ Монгол Улсын ерөнхийлөгч Захаагийн элбэг дөрж маань иргэний харилцах дэвтэр гэдгийг одоо дэмжиж өөрөө энэний ач тусаар одоо бас тодорхой хэмжээнд Монгол түмнийхээ саналыг бас авсан хүн. Тэгээд энэ хүн маань одоо өнөөдрийн байдлаар яг хаашаа яваад байна. Яагаад вэ гэдэг нь одоо Монголын ард түмэн өөрсдөө шүүх бах, тунгах бах. Бидний хувьд бол иргэний хяналтын тухай хуулийг одоо дэвшүүлсэн боловч тодорхой эрх бүхий албан тушаалтнууд улсын хурлын гишүүд ажлынхаа ширээний доогуур олон бичиг цаасныхаа доогуур одоо хийгээд мартсан байгаа. Бид энийг ойрын хугацаанд сэргээж төрийг иргэд яаж хянах тухай одоо энийг яаж хуульчлах талаар бид дөрвтэй дараагийн сарга хэмжээнүүдийг авах болно. Гуравдугаар энэ бид сонгол өгдөг. Их хурлын гишүүн таныг сонгоод бид таны ардаас 4 жил уйлаад гуугаад цусаар одоо уйлаад ч зарим нь амнасаа алдаад ч уулзч чаддаггүй. Одоо тийм учраас та бүхэн энэ манай төсвөрлөө нэгтгэх хөтөлбөрөөс санаачилсан энэ сонгогч хянагчийн өмнөлөх гээд сонгуулийнхаа тухай хуулинд энэ тухай та бүхэн бас тусгаж өгвөл их сайн байна. Хэрвээ та бүхэн энийг тусгаж өгөхгүй бол ерөнхийдөө бол та бүхний тэр худал хуурмаг булхаа луур бүхэн хизээ нэгэн зэгт илчлэгдэх учраас шудраг их хурлын гишүүн байвал бидэнтэй нэгдээд их орны тухай халуун яриа тий энэ 29-нд болох чуулган дээр мань хүрэлцэн ирээд бидэнтэй санал бодлоос солилцоод бидний хийж байгаа энэ олон ажлуудаас тодорхой хэмжээнийх нь одоо аваад ажил болгоод хамтраад явахыг бас та бүхнээс шудраг гэсэн хүмүүсээс нь бас хүсмээр байна. За тэгэхээр эх орны төлөө халуун ярианд маань бид нэгдүгээрт хяналт гэдэг зүйлийг ярих нь, хоёрдугаарт төрийн албыг сайн ажилуулъя. Сайн төрийг бий болгох биш, төрийг сайн байлгахын төлөө бас ажилуулах хэрэгтэй байна гэж ярилцъя. Гуравдугаарт нь энэ сонгогч бүр хянагч бай. Иргэний харилцах дэвтэртэй төрийн албан хаагчтайгаа уулзаж ярилцдаг бай. Ямар нэгэн төрийн албан хаагчтай хууль хяналтын байгууллагатай уулзахдаа дижитал хамгаалтын системийг бас хавсаргаж ажилуулж бас уулзж байгаа бай. Иймэрхүү олон сэдвүүдийг бас энэ халуун яриандаа бас тусгаж оруулах юм аа. За тэгээд бидний зохион байгуулах уулзалт маань сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд 2015 оны 5 сарын 29-ний 11 цагаас болно. Тэгээд уг уулзалтанд бас сонирхсан хэвлэл мэдээллийн байгууллага, мөн сурвалжлах сэтгүүлч нар та бүгдийг бас урьж байна. Ард иргэд маань ч гэсэн бидэнтэй холбоо өрж энэ уулзалтанд бас өөрийн дуу хоолойгоо
өргөх боломжтой. За тэгээд их хурлын гишүүдээ улс орныхоо хөгжлийн төлөө ив нэгдэлтэй байж хамтарч үнэхээр буруу юм хийж ивэл одоо засаад үнэхээр санаачлаад ажил хийх гэж байгаа нэгнийг алдаагийн засч өгөөд дэмжиж ингээд ажиллаач. Түүнээс биш таны дараагийн сонгуул нүдэн чинь харагдаад байгаа бол та эндүрл болно. Та ард түмнээ хөндлөж ард түмнийхээ эрх ашигыг нин төрөнд тавина гэж их хурлын гишүүн болчиход өнөөдөр та зөвхөн өөрийнхөө халаасыг тэмдэглэж түүгээрч урахгүй зарим нэг нь гадаадд офшор данс нэртэй сая доллараар нь хадгаламж нээчээ тэрийг мартсан ийм түүхтэй бас нэг сайдынх нь охин өнгөрөхөд л 5 сая долларын хадгаламжтай ч байх шиг энэ бүхэн та бүхэн өөрсдийн хүчээр олоогүй юм шүү. Та бүхэн ард түмнийгээ мүлжиж ард түмнийгээ шудраг бусаар лөөрдөж олсон мөнгө учраас та бүхэн талаараас анхаарах зэгчин болсон. Төрд зөвхөн шилдэгүүд нь ажиллах ёстой болохоос лөөрчд нь ажилддаг юм аа. Хууль шүүх, прокурор, цагдаа, авилгалын тэмцэх газар тагнуулын ажилтнуудаа та бүхэн хэний төлөө тангараг өргөсөн юм бэ өнөөдөр? Монгол улсын эрх ашигын төлөө, Монголын ард түмний төлөө та бүхэн тангараг өргөчөөд өнөөдөр төр засгийн дээд байгууллагт очисон хэдхэн лөөрчдийг хамгаалахын төлөө та тангараг өргөөгүй. Тийм учраас та бүхэн ч гэсэн энэ 29-нд болох манай эх орны төлөө халуун ярианд байна бас идэвхтэй оролцооч. Энэ тухай та бүхэнтэй уриалаад нийт Монголын шудраг гэсэн ард түмнийг энэ бидний энэ 5 сарын 29-нд болох энэ чуулганд идэвхтэй оролцохыг бас уриалмаар байна. 5 сарын 29-нд эх орны төлөө халуун яриа уулзалтаа нээж бид уулзалтах гэж байна. Тэгэхээр уулзалтын дараа 21 аймаг 9 дүүрэг бид бүхэн яг энэ баг бүрэлдэхүүнээрээ бас та бүхэнтэй уулзна. Тэгээд 9 сарын 10-нд их хурлаараа эргээд уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Монголчуудаа ахын дүүсээ эх орныхон төлөө шудраг ёсны төлөө ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөнд нэгдэцгээе.